байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За, миний урилгыг хүлээж авсан огидуудтай маш их баярлалаа. Баярлалаа. Тэгээд энэ удаа бид нэр одоо сая 2025 онд болоод өнгөрсөн RFC дорнод 2025 тэмцээний тухайар богинохой хэмжээнд нэг алдаа юм гэдэг юу болсон оновчтой онсон юм юу байсан те. Дүнлэл маягаар ингээд энэ жижигхэн влог шиг хийж ярилцаад хамгийн ихний үнээрээ 2025 оны дорнод RFC тэмцээний аврагын алтан медалийг өргөсөн огид үгээр зочноор урьдчаад анхныхаа бичлэгийг хийж гэлж байна. Юуны төрөнд одоо огид үгийнхаа сэтгэлийг сонсомоор тухайн одоо RFC дорнод 2025 сэтгэлийг. За ямар ч юм ихний энэ дугаарт ойлсон ахтай баярлалаа. Тэгээд ер нь RFC энэ дорнодын тэмцээнийг анх эхлэхээс нь хавуулаад юу чинь чиглүүлэгчээр л авч ирсэн. Тэгээд сая бол бас нэлээд ладл явдалтай л авчлаа. Тэмцээн маань их ладл явдалтайж боллоо. Тэгээд хаараагүй зурлаж ажиллаа. Тэгээд дөрвөллээ. Тэгээд сэтгэлийн хувьд бол дорнодын маань тэмцээн би яг зүгээр өөрөө миний дотроо бодож исэн бодол бол яг манай скрифэний замтай адилхан ер нь бас зөөлөндөө гэж бодож очсон. Ер нь машин бас арай гайгүй те эвдэлж бас гайгүй хатуу биш те. Манай зүү араа шиг л хэцүү ш тас те. Тэгээд тийм гэж бодож л очсон. Ер нь бол зөв. Тэгээд сая авах хараагүй гэснээс чи эхний өдөр угаасаа коровч авахгүйсэн те. Хүмүүсээр төрүүлж ухраадсан шүү дээ те. Авах хадсан чинь шөнөн чи хорог бас хэлчихсэн те. Тэгсэн амжуулаад. Тэгээ аваад очсон. Би ер нь авахгүй гэж бодсон. Ерөнхийдөө мэдээд аваад очиж хэлсэн юм те. Тэгээд авахгүйгээ бүр шийдчихсэн. Тэгээд уршаа 5-7 дараа ажил биш нэг автосаар ажил хийдэг тэнд очсон байсан. Тэгээд урд дараа бас зүгээр гэж болдгоо. Тэгээд хүмүүсээс залгаад ингэсэн чи австаа тэгээд шавар юм гэж хаад. Гинт өглөө зац ер нь юу юм гээд нөгөө найз руугаа нэг штурм гэж найз руугаа залгаад. Тэгээд өглөө нь гараад биш тэрний өглөө суугаагүй таргуулаад таргуулсан те. Тэгээд тургуулын нэг стейж дээр 3 ногоо таргуулж ажиллажсэн те. Тургуулаа аваад нэг төр баринд орчиж байгаа шүү дээ. Тийм тасарсан болоо шүү. Тэгээд одоо би бодоод юм л да яг чамаг бас ингээд одоо 31 гэдэг машин би өөрөө мэдэн те. 30-70 маань оролдож исэн дизель турбо патрол тэлхтэй машин байгаа шүү дээ. Тэгээд сая өнгөрсөн тэмцээний дээр миний харсан дүнлэх гэхлээр ингээд зөндөө олон портал машин байсан те. Ер нь сүүлийн тэмцээнүүд портал машин жоохон давархаад байгаа тал бас зарим стейжүүд дээр байгаа. Тодорхой хэмжээ мэдээж зарим дээр нь шулуун техникийн давталж байгаа тий. Саяны тэмцээн дээр бол нэгдүгээр байранд чи орсон, хоёрт 45 дугаарт уугнаа маань орсон портал техниктэй байгаа. Гуравт 07 дугаартай намт инженерийн машин орсон. Тэрээс мөн байдал портал техниктэй тий. Энэ бол сүүлийн 5 байраа шүү дээ. Эрдэнтийн 5 дээр байна. Тэгэл яваал орсон. Тэгэл 4 портал зогсчихсэн. Сая бас надаас хүссэн тэгэл дан порталууд ингэж ажиллаад байгаа байхгүй нөгөө. Энэ олон порталууд дундаас шулуун техникийн машин ерөөд бол нэлээд тасаргаад доо. Онооны хувьд бол нэлээд өргөн тасаргаад төрүүлээд ороод ирсэн болохоор энэ яг юунаас шалтгаалсан энэ одоо ямар нэгэн гол шалтгаанс хүчин зүйл нь юу гэж бодож байна чиний хувьд? Би бол ер нь тэгж бодсон. Стейжтэй юм дээр яг нөгөө порталууд маань бас жоохон тачангаагаас жоохон тэгдэг те. Бас эвдэл авчих. Би тэрнүүгээрээс даваа болов. Хоёрдоод яг би саяны тэмцээнд бол төрүүлсэн юм нь бол би дорнодын тэмцээний ер нь тэр зам тэгээд юм ингэж явуулдаг. Яа биш нэг дандаа гаднаас нард гэсэн бол бас тэрийг бас би маш сайн нөгөө дандаа 2-3 жил уралдсан байсан зам учраас дан гаднаас нард энэ үзгийн юм тэгээд дээшээ гарахт нь тийм нэг л машин гарч болдог гэх юм уу. Ер нь тэр талаасаа тэгээд стейжийн юм дээр нөгөө ингэж тэгээ бас дизель машин бас ямар юм бэ? Би ч одоо 2-3 тал орлож шүү дээ. Тэгээд ахтайгаа цугуурлаад анх ухтайгаа тэгээд орлсон. Тэгэхээр ер нь ингэж юм руу ингэж оруулчихтай ингээд бензинч бол ингээд завгалгээд ордон шүү. Тэрүүгээр тэр чинь ингээд орж байгаад ингээр тэр чинь доороос их янзыг өгч аваа. Доороо хорк сайтай. Доороо хорк сайтай болохоор муурдаг юм. Вин чинь дэш муухгүй юмдаа ч ихгүй. Хурдан явчих болох юм чинь даа. Би бол нэг юм үзэг хараад байгаа байхгүй юу? Ер нь тэмцээн болгон дээр ганцхан энэ тэмцээн дээр биш. Ерөөсөө за магадгүй зэрэглээс бос тэмцээн дээр нэг суглаа гэдэг юм заавал орж ирдэг тий. Манаас нөгөө зам өөрөө ингээд олон машин бүх зэрэг гараад уралдах боломжгүй тий бааха тэр шиг. Тэнгүүд нөгөө тодорхой хэмжээгээр суглаагаар заавал гараа барайг шийдэх болдог тий. Ингээд зарим юмнууд дарааллуудыг шийддэг учраас суглааны ондоо гэдэг юм үргэлжлээд манай энэ төрөл дээр амар өндөр орж ирдэг тийм юм бол. Тэмцээний бараг зарим тохиолдолд тал урд нараад байдаг тий. А зарим тохиолдолд нэг нөлөөлдөггүй. Тэнгүүд яг би ингэж бодоод байгаа хаа би бас оролцсон гэхдээ бас миний харж байгаа төвлөндөө
юу гэдгийг одоо бүр тасархай нэгээр төрүүлсэн те. Ер нь бол эхний өдөр бүр галзуу тасарсан. За хоёр дахь өдөр бол тэр тасралтаа барьцсан. Гурав дахь өдөр дахиад чи бөөн гараад 2 ороод ирсэн те. Тэгэхээр тэр ч гэсэн үндсэндээ ингэж чиний оноо бол яг нийлбэр эцсийн үгээр бол тасарч байгаа байхгүй. Тэнгүүд миний харж байгаа үнцэг энд тэр нөгөө суглааны яндаа тий өшөө тэр нөгөө нэг зам сонголтын одоо тий яндаа гэхээс илүүгээ зам сонголтын дарааллын сонголт тий энэ минь их нөлөөсөн үү? Надад амар нэлээд гоё нөлөөсөн. Эхний өдрөөс улаа чинь 3-2 гээл яваал очсон тэр одоо хүн болгоны буцаад өгсөн. Тэр дээрээс 53 нэгээр ороод 2-оор би орсон. Тэгээд чи ухардаг араа авахгүй тэр бичлэгэндээ чи би чинь ингээл дээш нь авиулж байгаа ухаад өөрөөр гарсан 2-3 биш байсан. Тэгээд нэгдээ суглаа бас маш амар ямдаатай байсан. Тэгээд сүүлд бас яг дизелийн юм бас тэр нөгөө нэг ухардаг нэг эргэждэг. Тэндээч бас амар би ерөөсөө далаах тэндээ шүүгч байсан. Тэгэл наанаас нь очиад би чинь далаахаас яг хөө ингээл яаж ирэх вэ? Би ерөөсөө чинь хүмүүс ухраад байгаа. Би яаж ирэх вэ гэж уучраа бол. Тэгээ яаж ирэх яаж яах бөхсөө гамчаад очсон байдаг. Тэгээд ингээ хараад би жижигхэндээ ингээ дотроо бас тэгж тэгээ биш ингээ дарахаараа гарын дээр дугаар ингээ хавираад байгаа байхгүй. Мөн ч нөө офсетаа бод тавьчих. Тэгээд далаахаа яах вэ гэсэн маа далаах бас намайг лайк самж байгаа ш. Ахад дондоо чи констант гэдэг тийч байгаа байхгүй ингээ бүксийг шидүүлэх гэдэг нь шүү дээ. Шаруулах гэдэг. Тэгээ шаруулах гэдэг. Тэгээд би бас мангартаа биш тэгэл очоод би бас яг тэрийг л хийсэн би. Тэг яг ер нь бол тэр констант нэг яах тэр ингээ үлдээ. Гэхдээ нөгөө жижигхэн яг нөгөө дизель чинь удаан бензин шиг ингээ шиддэг юм л. Ингээ ялгаагүй хаосч байгаа ч гэсэн тэгэл тийч нэлээд дооронгоо гараад тэгэл дараа л иргэсэн. Би за 1-2-ыг дайв явсан зогсож байгаа эргийг ч шууд хаацалцсан баг. Яг нөгөө жигд ингээ иргэсэн болохоор авсан багтаа иргэсэн баг. Тэгэл юу яаж байгаа юм. Суглаа бол амар яндатай байсан л та. Тийм суглааны яндаа амар гоё таарсан тий. Ер нь би анзаараад байгаа энэ одоо далаахын энэ машин одоо чинь оролцож байгаа энэ машин маань өөрөө 23 оны RFC одоо RFC авраг машин шүү дээ. Тий яг тийм машиныхаа хувьд одоо далаах хугацаанд үгүй авраг болсон гэсэн тий. Бас басархай төрүүлжсэн тий. Энэ жил бас одоо ингээд энэ машинаар дахиж оролцоод тасаад төллөө. Мэдээж би бол яг бас тийм юм байдаггүй ч байж магадгүй тий зүгээр ингээд газар нутгийн онцлог зөвлөөр ингээд тухайн машин тэнд яндаатай байдаг ч гэдэм үү тий. Эсвэл тухайн тамирчин тэнд яндаатай гэж юм. Тийм юм амар их бас ингээд сэтгэл зүйд нөлөөлт юм болоо тий. Манай төрөл суулгааны яндаа гэж байдаг. Гэхдээ яг энэ суулаа яндаатаа төрүүлчихэж байгаа юм биш. Ер нь ингээд манай төрөл дээр зэрлэгдэж шүү бас тэнцэн дээр шүү. Нэгэнд ингээд төрүүлэх гээд гэдэг гүйтсэн тамирчин байдаг шээ тий. Тэгэхээр тийм тамирчин үнээр гүйтсэхгүй тий. Одоо ингээд олон тэмцээн харлаа шүү дээ. Нэг л ингээд яг гараа авчих. Яг л тэр хүн ингээд гараа тэр тухайн тэмцээнд нэг өнгөтэй нэг гоё харчлаа. Тэр машин бол хизээж бардаггүй нэг тийм анзаагдаад байдаг тий. Яг ч гэдэг бол сая бол хонос ч юм би одоо их муу хонос өсөө. Гэтэ хонос бололтой байна. Угнаа бол тий 2 дээрээс 3 дээрээс амар их хөөснөө барсангүй шүү дээ ер нь бол. Тий сайн байна. Муу яваагүй сайн явсан. Тэгэхээр бол зүгээр яг хаа бас ингээд яндаатай байхгүй л даа угаасаа тий. Яндаатай байхгүй. Дээрээс нь энэ хүн тэр яндaan дээр нэмээд тухайн тамирчид баг тамирчид тэгээд өдөр хүн жаа. Баг тамирчид өөрсдөө үнэхээр энэ зүтгэл гаргасан. Тэр сүүлийн тэр бөөн гараан дээр бол маш олон сууж маш олон татаж харлаа шүү дээ. Ерөөдөө зарим нэг одоо машинууд за чинь одоо тод ах явуулт тий. Жолооч мөнгө гарсан тий. Тэгэхэд суух хэрэггүй байгаа гэхэд ер нь нэг суугааг бах тий. Тийм байхад танах ингээд эхнээсээ амар олон сууж гэдэг би лайв үзсэн тий. Татаатагаар хэрнээ нийт гарааны 2 дороо хэрэгж өөрөө тэнд маш их хөдөлмөр яваад байна тий. Үнэхээр юм шиг хөдөлмөр гарч одоо яг чадлаараа чансаагаараа энэ зэний төрүүлсэн гэж бодож байна. Баярлалаа. Баяр хүргэе. Яг 2-3 оны танссан манай бэлгүүн бас аав ичээ маш сайн хичээсээ одоо бас энэ аврах болоо л гээл маа Батнам бахс тэр баяр үргийг чатан дээр тэгэл тавил. Тэгэл уумна тайдаг одоо ингээл би ч ерөөс энэ ч ер нь сүүлийн дандаа аврагтай л үзчихэж байгаа байхгүй ер нь бол аврагаас манай уунаад сүүлүүлэх сайн. Тэгэл одоо таа ч мөхийн тэнд байдаг одоо баярах байна тий. Баярах чинь тэгэл тий тэгэл би харж байгаа өнцгөрөө ер нь юу гэдгийг одоо яг ингээд одоо 31 гэдэг танаа баг тамирчид төрүүлж явах би бодож байсан л да. За ер нь их гоё баг төрүүлчихлээ тий. Ер нь бас их гоё юм харуулчлаа гэж бодчихлоо байлаа. Тэгэл ямар юу гэдэг сэтгэл хангалуун байдаг шээ тий. Би өөрөө хичнээн болторсон ч гэсэн хангалуун байлаа. За тэгээд өнөөс гадна одоо яг хоёулын гэдэг байгаа зүйл маань энэ тухайн тэмцээнийг тоймолж ярих гэдэг байгаа байхгүй юу. Тэгэнгүүт одоо яг энэ тэмцээнд одоо юу гэдэг хувьд аюу шийдэлтэй төвшөлтэй юм юу байгаа гэдэг. Эсвэл энэ нэг онцлох тийм одоо юу байна одоо заавал тэмцээнд дотор тийм тухайн тэмцээнд дотор тухайн тамирчидтэй гараан гарч байгаа бүх машинууд орж байгаа шүү дээ. Амар одоо тиймэгзэгтэй үнэхээр одоо тийм огшоосон хэсэгч гэдэг юм уу хэмээн тамирчны. Эсвэл бол энэ тэмцээний хувьд амар онцлогтой юу болж өгөрөө. За миний харснаар бол саяны энэ тэр устай юу бол яг зүгээр онцлогтой гэхээс илүү Дорнтемонд залуучууд өмнөх RS дээр бас жоох ингэсэн би
донтон зохион байгуулалт нь бүр илүү манайхны зохион байгуулалт илүү сайжирсан байна. Манай тамирчид ч өөрсдөө бас их нөө юу нэгдэг болж тэ хариуцлага нэгдэг болж. Бид нар ийм байх хэвээр тамирчнаасаа шүүгчээсээ өмнө ч бол ингээд шүүгчтэй гэдэг байсан. Тэгэхгүй одоо бүгд яг яриад за зүгэл ерөөсөө дөрмөө яг барий. Шүүгчээ ингээд шүүгчээсээ хүртэл шаардлага нэхэл тийм ээ. Тийм байх хэвээр яагаад ийм байгаа ингээд тийм яг тэгээд тэрийг тэр талаасаа энэ юун дээр бол бас их юм оноо мононы юу. Би яг хоёр дахь юм дээр бас анзаарсан. Тэр усан дээр бол 8 тойроод 7 дахь малгай дахь дээр ороод ирэхэд юусээ ингэ шараан дээр үлдэрч байгаа юм. Өөр зам байхгүй. Тэгээд ерөөсөө ингэ эвгийн дагаад орж байгаа. Тэгээд хоёр машин байхад нь голоор нь ордог цаатлага өгсдгөө хараад ингээд ороход ерөөсөө ингээд машин хийгээд ингээд ерөөсөө ингэ шараан дээр үлдэрч байгаа. Тэгээ хажуугаар машин орж ингээд нүүлөө ингээд шавар орж ирэл. Бас арай л гинзгээс. Тэр сүүлийн стейжийн хувьд бол үнэхээр энэ дэндүү бастай байсан тий. Яг мэдээж одоо юу гэдгийг 16 машин, 18 машин гараад нэг одоо устаа шавартай бартаг 8 удаа гарна гэдэг бол угаасаа тэр зам бол үнэхээр хүнд болно. Дээрээс нь тэр зам угаасаа усны төвшин доороо тэр шаврын зураг хавайл тий. Үнэхээр хүнд байсан. Тэгээд яг ер нь бол яг манайх одоо энэ төрөл маань миний бодож авч байгаа зөвхөн сүүлийн 2 жил маш том төвшил гаргаад энэ үзээд тийм замын стандартаа болсон тий. Дүрм жомыг илүү нарийн болгож байгаа. Алдаа тэмцээн дээр алдаа гарахгүй гош гарч ийн тий. Гэтэ гарч байгаа алдааг бид нар ингээд алдаан дээрээ тулгуурлаж дараагийн тэмцээн дээр алдааг засыг амар хичээж байгаа тий. Миний бодлоор тамирчид ч тэр зохион байгуулагчид одоо холбооч тэгж би харж байгаа юм. Ямар ч байсан олон бид нар энэ нийтлэг хичээж байгаа гэж үр дүн гарч тараа тий. Өнөөдөр жоохон дутагдaltaйсэн гэсэн маргааш гүцэх байх гэж бодож байна. Тэгээд энэ зам цаад бартааны явж гисэн бид нар ингээд дараадаа замынхаа стандарт юм дээр улам илүү анхаарах юм шиг санагдаж байна. Яг мэдээж энэ бас бол гүнзгий байсан нэлээд үйдэн машинууд бас мотороо зохиолоод авсан тий. Гэхдээ энэ дээр бид нар ингээд хамгийн гол олзуурчтай бид нар энэ гаргасан алдаан дээр тий тамирчид ч тэр зохион байгуулагч тэр дараагийн хэмжээний тий устай шавартай стейжийг яаж хийх вэ гэдэг дээр аюул том ойлголт авчлаа гэж байна чинь. Тий. Устай шавартай стейжийг яаж хийх вэ? Яавал зүг болох юм тий. Тийм Азийн тэмцээнээр суулаад өрнөөс төгсөн шүү дээ. Гаргаа хэлүүлээ. Гаргийн энэ тэр зам сонголт замыг ингэж хашаад дураараа хийсэн тий мэдээгүйгээл яг тэрэн дээр сүнс юм яриаг үчсэн. Энэ стандартыг бол одоо маань бас мундаг мөртөлч би тэгж өнгөрсөн юм дээрээс ингэж өө хайхаас илүүр бид нар өнгөрсөн алдаан дээрээсээ тулгуурлаад энэ байгаа хохирол дээр үнэлгээ хийгээд дараагийн удаа бид нар энэ алдаа гарахгүй хахад энэ гол зорилго оршин. Өнөөс нь нөгөө талаас нарах юм бол энэ маш их олон тамирчид мотор зогсон хүн тэмцээн болсон ч гэсэн энэ өөрөө бид нар ингэж жинтэй импакт өгчөөж дараагийн удаа бид нар энэ бартаг илүү яаж хийх вэ? Яаж зөв болох юм гэдгийг ойлгож авсан гэж ойлгоод юм л та. За тэгээд яг чиний хэлдгээр энэ дорн тэмцээн маань өөрөө ингэж оноо бодлтын үед тий одоо сая оноо 45 дугаартай уугнаа маань RFC-ийн хамгийн сүүлийн гарсан хөлбөр төрмийг бүрэн орчуулад тий тэгээд ингээд яг Монгол дээр найруулад тавьсан байгаа. Ер нь би бас анзаарсан л да энэ дүрм дээр халаа фактор том баг байна тий. Ер нь хайтай юм байна гэж би харлаа. Тий гол нь юу тий нийт тамирчид маань өөрөө бас шүүгчээс утгахгүйгээр энэ дүрмээ өөрсдөө уншаад судлаад мэддэг болцсон байх юм бол дараагийн тэмцээн дээр тухайн тамирчдад хүртэл давуу тал болохоор харагдчихэв тий. Тэгэхээр бас их гоё дүрмийн талаар мэддэг төрөл бага очоос бас зарим нэг тийм цаг алдуулсан асуудлууд үүсэж байна тий. Тэгээ одоо маа тамирчид маань би бас яг зөв тэгж л бодоод байхаа бид нар бас RFC үзэл Орсын RFC-ээр бас би ч бас штурмээ игээл ингээд 2 3 гэж энэ жил бас яваад ингээд тэгээд тэндээс яасан маа тамирчид хуучин зүгээр яг тэг гээл нэг мангар руу ор гэлэхээр за тгийгээл орчдөг байсан. Одоо тэгэхгүй бас нэг стандарт юмтай болоод яг давуу юм тамирчид өөрсдөө шүүгчтэй шаардлагатай болох уу? Яг ийм байх ёстой юм уу? Ийм байхгүй, ингэдэм үү гэж бүгд ингээд хоорондоо нэг хэрүүлж биш нэгнээсээ ингээд дор бүрнээ нэг нэгэндээ шаардлага тавихаар амар авдаг болсон. Тэрнээсээ бид нар бас ахаал мундаг та би бол амар агцсан байгаад гэж хараад. Тийм. За тэгээд за одоо чи одоо юу гэмдэ танаа багийн хувьд сул тал бол мэдээж шулуун техник зарим тохиолдолд сул тал болж байсан баг тий. За мэдээж дизель хөдөлгүүр давуу талууд байгаа мөртлөө мэдээж бас сул талууд байгаа тий. Тэгээ юу гэдэг чиний хэлгээр сайн нэг гинт одоо зочмос хэрэгтэй мууч хийж яах гэх юм уу тий. Одоо ингээд тиймэрхүү тий. За тэгэхээр чиний бодлоо сая тэмцээндээ чиний хамгийн том сул тал юу вэ? Эсвэл тийм сул тал сая тасарч явуулсан мэдэрсэн үү? Яг уу сул тал гэхдээ би яг уу ер нь сул тал ерөөсөө цэвэр 38 хагастай дугуйтай болохоор тэр ерөөсөө цэвэр сул тал болж байна. Тэрийгэ гаргаад байгаа авнаага нөхөд байгаа юм маань нөгөө дизель хөдөлгөөн маань өөрөө доороосоо торк сайтай учраас юу аахгүй. Яг ингээд 38 хагастай очоод ингээд мөргөөл ингээд бензин биш бол аах гэж муурж байгаа тэр мөч гэж муурсан харавтаа муурсан чигтэй хараад тэр нь ингээд засагчиж байгаа байхгүй. Би бас тэгж бодсон. Дизель хөдөлгөөн тэр нь гоё юм байна да. Ер нь бол сул тал гэхээс илүү давуу талч юм байна шүү дээ. Тийм бараг л тэгэхээр яалч ч одоо 38 хагастай дугаа яалч жижигхэн болчиход байл. Ерөөсөө л яг тийм байгаа тийм. Энгийн хэлбэрүүд дээр
ийм бүр нэг одоо яг дийлэхгүй зовлон алгуулсан ба шүү дээ. Арсыг бол тавьсан ингээд дийлэхгүй зовлон байна. Тэрийг ерөөсөө 40 тавихгүй бол яарч ингээд мөрөөр нь ороход хүртэл ингээд нэмэр болчих. Сая тэр ингээд тэр бөө иргэдэг тэр шаврын дээр чи би ч ерөөсөө ачаал амхандаа тэнд орчоод буцаад амхандаа тэрлөө гүүгээд байгаа юмнасаа л бэлгүн ард орчих. Хоёр муртал уугныг ард ороод бэлгүний ард орчих. Тэгэл за энийг ер нь 100-аас өмнө ороод ямар ч хэсэл үзье гэж бодоод яваад орсон харин аз таарсан. Гэтэ ингээд дуу хөндөрж яг мэдвч. Дуу хөндөрөөл зурлал арилаа. Тэгээд англиар яг ингээд хөндөрж байгаа бол маадэр эштэр мөн чихлэрч. Ингээд сууж байгаа мó гэж тэгэхэд л өөр ханд ингээд өө гэж нэг юм бензин бол тэр онж сэргээх гэл ингээд шүү дээ. Тэгэхгүй ингээд дизелч ингээд удаан ч гэсэн ингэсээр бол тэгээд арчдаг. Таарсан хэлдэг байна тий. Яг ингээд таарсан юм яах вэ? Яг хол яасан тэгээд би чи ерөөсөө алдахгүй энийг яах вэ? Нэг RS-ээр бас нэг яваал оноо манаа удаа би чи ерөөсөө маргааш нь бол яг ингээд эхний 3 4 л яваадах юм бол тэгээд бат олчихно гэж одоо ерөөсөө яг барьчих. Эхний тэр хоёр бол ерөөсөө цэвэр суглааны юм да нэгдэх нь бол тэр хоёр дахь топик бол тийм дуугаас багтаад ирсэн бас нэг Аз واخгүй тэр чинь. Тэгээд 3 дахьын тэр өгсөрлөөч ерөөсөө баярах тэнд ухад зам гаргаад уугнаа гарангуут л бид уугнааг л ерөөсөө л ялахчлагдууд дайрж байгаа юм чи. Тэн дээр хоёроор орчих ш. Тэгээд монхоргсон тийм топ хийгээд уугнагийн юу даашин дарчих би хоёр тарчих واخ. Тэгээд 3 давтаа нэг бол тэгээд ихний өдөр чинь тэгээд хоёр замсгад авчиж байгаа тийм. Тэгээсээ тэрийг дараахгүй явчих. Тийм нэг ялж байгаа тамирчны хувьд ингээд хит цухтаа бол эрсдлүүлсэн тийм. Нэгэнд оноо гайгуулсарч юм чинь амар цухтаахаа болол стейжүүд дээр фокуслаа тийм. Эрсдлүүл гарахгүй болчих байгаа тийм. Стейж тэмцээнд даваад байгаа шүү дээ. За тэгээд энэ хоёлоо дорн дараамс игдэг тэмцээнд талаар ярьж байгаа юм чинь тухайн тэмцээний яг онцтой давуу тал нь бол чи бол тэр шүүлт бүлгээр гоё болсон байна тий. 23 онд гарч ирсэн алдаамар бол мөр алга болсон байна тий. Шүүлтэн тал дээр өндөө асуудалгүй байж чадлаа. Дор нь хурдан шургаад шүүлтийг гаргаж өглөө тий бид нарт. Эхний 12 стейж бол бас өндөө их гоё байлаа гэж би бодож байна. Тий. Ерөөсөө ингээд тэр жижиг ам нөгөө нэг хаанасаа гарч ирдэг юм бэ гэмээр стейжүүд нэг явцсан замыг л эргүүлэхэд тэр чинь бүр амар лаг стейж болчих жоох. Хүнд хөнгөнөнд таарсан тий. Тэгээд дээрээс нь ингээд тамирчид нэг тэгээд үрсээ үрсэлцэх болцоотой стейжүүд гаргаж өгсөн байна тий. Тэр нь ер нь дээрээс тэмцээнд үзэгчд ерөөсөө аюу гоо чөлөөтэй үзэх болцоогоор бүрэн хангаж өгсөн байна шүү дээ тий. Гоё хажууд ерөөсөө холоос уцаа барьчаад камертаа дах шаардлага байхгүй тий. Хүссэн газар руу алхаад очиод ингээд бүх стейжүүдийг хажуугаас үзэж явлаа шүү дээ тий. Энэ бас маш гоё давуу тал байлаа. Тойрог зам болвол бас их дажгүй сонирхолтой би зур дээрээ бодож чинь усал жоохон гүнзгий байснаас биш устдаараа бас их гоё зам байлаа. Би зүгээр дараа жил бол дахиад энэ дээр аюу гоё хөгжүүлэлт хийх болцоотой юм шиг санагдсан. Энэ усны түвшин бол энэ өөрөө тухайн үеэр батаж өөрөө тогтмол гоё юм учраас тэрийг нэг гономж унаандаа шийдчих болох асуудал байхгүй. Дараа жил бол бүр гоё замтай болох гэж бодож байна. Өөлмөл хэм юу вэ? Гайгүй юу? За одоо өөлөх тал дээр чи ер нь гайгүй яг хөө зүгээр нөгөө нэг зүгээр юуны маань тэр юу бол сая дарамтын маань юу одоо юу гэдэг оноо моно юмнууд нэг сайн байсан ч гэсэн бас тийм нэг стейжүүдийн өөрсдийнх нь тэр нэг байрлал тий машин оруулж гаргаж байгаа тэр бас нэлээ юу байсан эрсдэлтэй амар олон байсан. Одоо тэр сүүлийн тэр нөгөө эргүү гард маад яг нөгөө тахиж очиж яал. Тэг яг нөгөө RFC дээр уг нь бол тэр хамраараа гар хөсөөрөө гар гэдгийг ер нь тэр бол заагаад идэв гэж чинь нөгөө тол мол нэгдсэн тэгэл ганц нэг шүүгч байгаа хөлмөл рүү шүргээл тэгэл нөгөө тууцандаа өгөхгүйгээл дараал нөгөө хүний хажуугаар тахиж орвол тэр чинь бид нар чинь ингээл нэвтэрээ хажуугаар нь өтөрч тоорсон байхгүй ёо орчих. Тэр тал дээр бас яг зүгээр жоохон ийм жоохон юу байсан даа л гэж харсан. Тийм ээ тэр бас нэг биш бодоогүй юм байна. Гэхдээ бас анхааруулал юм. Яг RFC дээр би ингээд гадаад Оросч дээр ингээд малаас очиж үзчих. Ер нь ухарч гар урдуураар ардуураар гэдэг тийм үндсэн шаардлага багтаа байдаггүй. Саяны дорнодын тэмцээн дээр нэрээ анзаарсан чинь стейж болгон дээр энэгээр хамраараа орох хэрэгтэй, энэгээр бөксөөр орох хэрэгтэй гэсэн тийм заалтууд нэрээ байгаад байсан тий. Тэрэн дээр чинь уг тамирчин тоглох гэдэг штеп. Хамраараа орох уу бөксөөр орох уу тамирчин өөрөө гарчаа сонгоод өөрийнхөө машин онцлог харууллаа тий. Яавал миний машины перформанс илүү өндөр гарах вэ тооцоолж явдаг тий. Тий RFC-ийн одоо нөгөө Малайз дуулж байгааг харах чинь бид чинь тэгдэж штеп. Зарим нь ингээл хамраараа гараад зарим нь ухаж гарснаа шууд ухраагаараа яваад стейж дээр очив. Тэгэл одоо тэр дээр байгаа тэр ингээс гарсан тэр том зан дээр уул нь бол шууд хамраараа гараад тэр уруу бухсаар буугаад ирэх юм бол бүр амар урд байхгүй ирч байгаа. Бас байж болно тийм ээ. Ер нь бол дөрмөндөө туусан дотор усан руу. Тийм чадрын асуудал тийм ухаж байгаа. Манайхан бас тэгтээ яг RFC стейжтэй одоо нэг маа төрөлч өөрөө бас тэндээ бас ийм дэлхийн том юм болдог бас нилээл хөгжингүй амар өндөр явж шít. Машины тоног маань гэж тэгээд моторын тоног маань амар болцсон. Тэгээ тэрийг дагцлаа. Би бас бодож байгаа 19 20 оноос хойшхын 5 жил бас өсрөнгөө явж байгаа.
бид нар бас юм туршихаа болцсон байна. Дээрээс нь өнгөрсөн 2 жил манай Монгол орны RFC баг зохиогоогүй. Дандаа спринт баягийн тэнцээ тойргийн тэнцээ зохиоцсон тийм. Тэгэхээр энэ нөгөө бас нөгөө дүрмээ жоох ингээгүй бас жоох нөгөө тэнцээндээ бас нөгөө хүмүүс маань хэрүүл уруул тэгээд одоо нөгөө амжилтаасаа бас татахгүйгээл аль болох зэгцтэй юм хийж гээл одоо манай ганцхан юм скрифэл тийм байлаа ш бүгэн гараатаа нэг ингэ тойрдог тийм. Тэгсэн чинь сүүлүүд дандаа ингээд араас нь тойруулаад мазаалаа мөн үлдээж орж ирээ. Удаан хөндөрсөн байж байгаа энэ төрлийн тэмцээнийг зохиосон гэхэд харьцангуй амжилттай, маш зохион байгуул сайтай. Ер нь дараагийн одоо эргэс төрүүлжлөө дахиад RFC маягаар зохиосон тийм. Энэ тэмцээлүүдэд ингээд улс орыг аюу гоё тавиад өгчлөө тийм ээ. Манай дордын маань залуучууд өнгөрсөн хугацааны алдаа төлөвтэй үнслээд өнөөдрийн хариуцлагатайгаар аюу гоё зохиочлоо гэж бодож байна. Тийм төтөлбөрүүд нэр бас байсан байна. Энэ төтөлбөрүүд гэхдээ бол яг нэг том асуудал болоогүй. Дараагийн тэмцээний асуудлуудыг тухайн мөнгөнд бас жоохон анхаарах шатлал болчихоо тийм. Би бол бас одоо дэвшлийн дорн RFC бол дорны тэмцээн бол үнэхээр илүү өндөр түвшинд болчих болоо гэж амар хүлээлттэй сайн. Заммаа нүртэл гоё стандарт болж манай энэ бас нэг хуучин амар өндөр ирмэгтэй болсон гэж амар гоё. Тэгээд машинууд маань сайжирсныхаа тэр дүнд өрсөлдөөнийг үлдээж чадчихжээ л дээ. Би одоо шаарсан. Бүх машин эвдрээ зогсоол хайдгал байсан шүү дээ. Хин чинь оройн очоо сервис хийгээл бүгд ирцнийг гараж дотор дээрээ оромтын том гараж үнэн гоё байлаа. Турбос сервис үнэндээ би бол тэр хэлсэн шүү дээ. Урдаар авч машин авч хамруулаад ингээд турбос сервис гэдэг маш хамгийн гоё стандарт энэ машинуудад таарад ингэж байна гэдэг маань өөрөө тамирчид маань бас юмдаа актив хийж чадчих. Дээрээс нь өрсөлдөх амар том момент болж бүгд идэхгүй жиг үтчихээд хинч манаас ороод боломжтой. Бас нэг амар гоё тамирчид урам авахар юм байгаад байгаа. Би сая тэмцээнээс харж байгаа байхгүй. RFC тэмцээн өөрөө партаатай ихэнх тэмцээнүүд винчер ашигладаг хийсэн байдаг ихэнх партаанууд. Тийм учраас энэ өөрөө портал тэнхлэг болон энгийн хэлний ялгааг баг тэгдэж байж болгочих жоох. Тэгэхээр нэгээс нь доо порталаас хүмүүс айгаад шаардлага болж байгаа. RFC төрлийн тэмцээн дээр. Яг яг мэдээж зэрлэг тэмцээн дээр бол яг цэвэр шаврын хийсээс тэгээд портал арай жоохон давуу талтай байгаад нь шүү дээ. Гэтэл RFC тэмцээн дээр портал биш тэр ч ингээд одоо энэ ирэх болох ерөөс тэмцээн бол бүр их хүн порталтай гэж яриад байгаа тийм дээ. Тэгээд тэн дээр магадгүй бүр илүү портал ихтэй хүмүүсүүд нь бүр балраад иж магадгүй. Би бол одоо RFC бүр хангаад тийм бодолтой очих ш. Ер нь би бол тийш хараад. Хаард гэж харж хаард 16 гээд яг RFC системээр гаргаж чимээс өөр уралддаг хүн ерөнхий тэмцээч юмас тамирчид машин сайн ш манай уранга машин сайн. Дандаа л ирэхээр толгойд болж тэгээд би бол одоо портал тэнхлэхнүүд би ч ерөөсөө миний чинь нэг нарийн болгоод ярьдаг биш порталд янзлна гэж ярьдэн шүү дээ ерөөсөө тэгээд эрдэнэт янзлах гэж чадаагүй чинь цэгийг хаваасыг аваач би чи эрдэнэт бас ер нь бас цэгийг уралсан шүү дээ тэгээ амар зоригтой очиод 2 дэв чинь энэ дээр 200 он өгөх юм бол амар ушаа уралсан тэгээд тэр шаврыг тойрсон тэгээд яалчгүй олцоор ингээд эргээд очиход та бүгдээр орцсон тэгээ ямар сайндаа оо энэ дандаа нэг өндрөө зогсож шүү дээ тэгээд манай батны махаас ингээд ихтэй оролдог гэсэн юутай оролдог гэсэн амар авчих. Тийм байлээ. Портал гэхээр бас зарим юм дээрээ бас ер нь айх юмгүй л байдаг. Яг юм гацсан юм байна тий. Дүгнээд хэлэхэд бол үндсэндээ дорн RFC ш тэр одоо энэ RFC төрлийн тэмцээнээр портал хэлэхэд давуу тал нэг онц байхгүй юм байна. Шулуун хэлэг дээр бас айгүй давуу талтай байх шүү гэдгийг би бас тамирчидтай хэлбээр байгаа. Яг тэр шулуун хэлэгүүд тэнхтэй тамирчид маань амар эмзэглэлтэй явж байгаа. Порталууд ингээд илүүхэд байна гэх. Гэтэл одоо ингээд RFC тэмцээнүүд ингээд сүүлийн оны сүүлээр хөдөлгөөр ороод ирлээ тий. Тэнгүүд RFC тэмцээнд та нар бити стресстэй нэ. Ягаад гэвэл RFC тэмцээнд дээр портал хэлүүд маневр муутай. Тий. Уран зайн самбарч хугацаа багтай. Дээрээс нь нөгөө тийм жалгаас гарах потенциал нь шулуун тэнс арай хайцангуй муу. Хамаагүй. Яг үнэндээ хөш. Тэгэхээр энэ дээр ингээд баланстай байгаа шүү. Та нар бити хэмзэлжүүлж аваарай. Мэдээж портал хэлгээд давуу тал байгаа. Мэдээж шулуун хэлгээд бас давуу тал байгаа. Энийг одоо яг портал хон дээр үнэлэх боломжгүй учраас юу гэдэг энэ дээр манай тамирчид одоо энэ RFC төрлийн тэмцээнд маш өндөр боломж байгаа шүү гэж хэлмээр байна. Сонголт замын сонголт байх юм бол замын сонголтоо зөв хийчихвэл портал тэнхлэнүүдээс RFC төрөлтөр яагаад хэрэггүй. Сая Оросууд төрөлтэй порталуудаа бас янзлсан л шүү гээ. Сая одоо Гросснигийн тэмцээгээр янзлсан 3 машиныг зөвөр нэг Hunter гэдэг 60 тэмцэлтэй шиг машин орж ирээд одоо Венес гэдэг Ирхат за бодвол тэр Ирхатай байна уу эсвэл бол Патрол тэмцэлтэй байгаа. Гэхдээ яг тэгээд машин бол Hunter байсан тийм. Hunter гэдэг машин орж ирээд шулуун тэмцэлтэй машин орж ирээд 3 минутаар тавьчихсан шүү дээ. Одоо Гроссны байсан тийм. Чи одоо тавчтай Гроссны машин Гросс тавч байлаа. Тэгээд энэ Scorpion гэдэг үндсэндээ тасцсан 3 машин байлаа шүү дээ. Чи одоо тэргүүлж байгаа 104 мөрөний эсрэг талд нь очиж яа. Тийм баруун бүсэд одоо тэргүүлж байгаа машинууд шүү дээ. За ингээд үүгээр энэ ярилцлага
өндөрлүүлээ. За ямар ч байсан дорд Аравсгийн авраг болсон оогдуудтай баяр хүргэе. Баярлалаа. Үнээр мундаг байсан шүү.